Парисын алдарт Эйфелийн цамхгийн түүх. Улс болгон нэрийн хуудас нь болсон хөшөө дурсгал эсвэл барилга байгууламжтай байдаг. Оросын нэрийн хуудас Кремль, Египтийн пирамид, Америкийн эрх чөлөөний хөшөө, Хятадынх цагаан хэрэм. Тэгвэл Эйфелийн цамхгийг харсан хинч гэсэн шууд л Франц улс Парис хотыг төсөөлөн боддог. Анх техникийн гайхалтай шийдлийн жишээ болон сүндэрлээд айжмдаа пирамид цагаан хэрмийн адил бүхэл бүтэн улс үндэстний бэлэгдэл болсон энэхүү гайхамшигт төмөр хадагтай гэгддэг цамхгийн түүхийг хүргэе. 1884 онд Францын засгийн газар Парис хотноо дэлхийн дахны үзэсгэлэн ярмаг зохион байгуулахар шийдээд энэ ажиллагаанд зориулж урьд өмнө нь хизээч хинч барьж байгаагүй гайхамшигтай байгууламж сүндэрлүүлэхэр шийдэж уралдаан зарлажээ. Улмаар 1886 онд явагдсан уралдааны шалгаруулалтанд ирсэн олон тооны бүтээлээс Густав Эйфелийн өөрийн ажилтнуудын хамтаар ирүүлсэн 300 метрийн өндөртэй төмөр цамхаг сүндэрлүүлэх төслийн загвар төрүүлж цамхгаа бариулахаар болсон бөгөөд түүнийг бүтээн байгуулах өндөр хариуцлагч түүнд дагалдан ирсэн байна. Тэр өөрийн төслийг хэрэгжих болсныг мэдээд Франц улс 300 м урт тугны иштэй цорын ганц орон болно хэмээн дуу алдаж байсан гэдэг. Ингээд 1887 оны 1-р сарын 26-ны өдөр тухайн үеийнхээ хамгийн өндөр нүсэр байгууламжийг барих ажилдаа шамдан орцгоожээ. Хамгийн хачирхалтай нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэгэнд тооцогддог Парис хотын төвд ямар ч үзэмжгүй аимшигтай төмөр сараалжин шон босгож хотын уран барилгыг дарагдуулан нийслэлийг муухай болгох гэлээ хэмээн олон мянган хүмүүс дургуутсан олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн хүртэл өрнүүлээд авчээ. Цамхгийг эсэргүүцэгчдийн тоонд зохиолч Шарл Гуно зэрэг тухайн үеийн төдийгүй өдгөөч нэр алдар нь гандаагүй олон алдартнууд орсон байдаг. Гэвч Францын засгийн газар төлөвлөсөн ажлаасаа татгалзсангүй. Тас гүрээсээр байв. Цамхаг нь 18 мянган эд ангиас бүрдэх бөгөөд тэдгээрт зориулан 700 орчим загвар зураг хийжээ. Эйфелийн цамхгийн төмөрөн хэсгийн бүтцэн номон хэлбэртэй цол бөгөөд чулуун буюу тоосхон үрлэгтэй багнад суурилсан орой тийш нарийссан байгууламж юм. Энэхүү томоохон хэмжээний төсөлд ажилласан архитекторууд зөвхөн түүнд зориулсан сонин содон техникээр барьсан байдаг. Цамхгийг бүрдүүлэх жижиг хэсгүүдэд онц болтуудыг ашигласан ба ямар ч гагнуур хэрэглэлгүй бэхэлгээг нэг нэгээр нь тавлан холбож үлджээ. Энэ олон мянган эд ангийг олон зуун ажилчид нийтдээ 2.5 сая таваар тавлан холбосоор сард 15 м дээш ахиусаар 26 сая үргэлжилсэн цамхаг барих ажил дуусч 1989 оны 3 дугаар сарын 31-нд албан ёсоор нээж 5 дугаар сарын 15-наас анхны зочноо хүлээн авсан байна. 1889 онд албан ёсны нээлттэй хийсэн цамхаг нь дэлхийн хамгийн өндөр байгууламж болсон бөгөөд яг 300 м өндөр болсон нь тухайн үеийнхээ хамгийн өндөр барилгаас бараг 2 дахин өндөр байсан гэдэг. Үүнээс хойш 41 жилийн дараа л буюу 1930 оны хүртэл Крейслер хэмээх нэртэй тэнгэр багандсан барилга баригдах хүртэл Эйфелийн цамхаг дэлхийн хамгийн өндөр бүтээн байгуулалт байлаа. Цамхгийг зохион бүтээгч Густав Эйфелийн нэрээр нэрлсэн бөгөөд төслийн хамтрагчид нь инженер Морис Коклен, Эмиль Нүгий, архитектор Стефан Совестер нар байжээ. Цамхаг нэг удаа 10,400 хүн даах чадaltaй 3 тавцантай бөгөөд 1-р тавцан нь 57 м өндөрт 345 шат, 2-р тавцан нь 125 м өндөрт дахин 359 шаттай байдаг бол 274 м өндөрт байх 3-р тавцан нь 1652 шат хүртэл цахилгаан өргүүр байх тул шатаар алхах шаардлага байдаггүй. Үзэгчид 1792 гишгүүр бүхий шатаар эсвэл цахилгаан шатаар дээш гарч болно. Нийт 8 цахилгаан шаттай бөгөөд 1899 онд суйрлуулсан 2 түүхэн цахилгаан шат одоо ч ажиллаж байдаг. Цамхаг нийт 10,000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ нь 88.3 диаметртэй. Цамхаг нь хэдийгээр 10,000 тонн хүнд жинтэй боловч хөрсөнд үзүүлэх даралт нь хүний санаанд оромгүй бага буюу 1 хавтгай дөрвөлжин сантиметр ердөө 4 кг босдон санал дээр сууж байгаа хүнийхтэй адил байв. Гэвч хамгийн хачирхалтай нь анхны төсөл ёсоор энэ цамхгийг дэлхийн дахны үзэсгэлэнт зориулж бусад улсын өмнө өөрийн сүр хүчээ харуулах зорилгоор барьсан тул 1909 онд Эйфелийн авсан эрхэнд дуусмагц нураах ёстой байжээ. Эйфелийн цамхгийг эхнээс нь төр хугацааных гэж барьсан ба тэр дэлхийн үзэсгэлэнгийн хаалга болон хамгийн өндөр түвний иш болох ёстой гэж босгосон юм. Францын инженер Густав Эйфель энэ цамхгийг бүтээхдээ 100 гаруй жил оршин тогтнох юм гэж бодоочгүй байжээ. Эхэндээ Эйфелийн цамхгийг 1889 оны Парисын дэлхийн үзэсгэлэнгийн нээлтээр Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд 2 жилийн дотор босгох төр хугацааны төхөөрөмж гэж босгохоор төлөвлөсөн бөгөөд энэ нь 1889 онд Парисын бүх дэлхийн үзэсгэлэнт зориулж
болон бүтээгдэж, цаг хугацааны хувьд Францын хувьсгалын 100 жилийн ойтой давхцсан юм. Түүнийг босгоход 7.8 сая франк зарцуулсан нь үзэсгэлэнгийн үеэр бүрэн нөхөгдөж чаджээ. Гэвч 20 дугаар зууны ихэнх үе гэхэд цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид, хоширч мөн цахилгаан мэдээний антен болон хувирснаар Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг. Тэр үед аз болж радио холбоо цахилгаан мэдээ асар хурдцтай хөгжиж эхэлсэн тул цамхгийг радио долгион цацруулагч болгон ашигласан нь нураагдахаас нь орчээ. Дэлхийн 1-р дайны үед цамхаг дээр эсрэг талын радио холбоог сэм чагнах хэрэгсэл тавьсан нь ихээхэн үр дүнтэй байсан гэдэг. 1910 онд дэлхийн 1-р дайны үеэр Франц цэргүүд Эйфелийн цамхгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн шугамаар ашиглаж, усан онгоцнуудтайгаа эндээс холбогдож дайснуудаа хотоос шахан гаргаж байжээ. Одоо ч радио телевизийн дохиог хотоор нэг цацдаг байна. Сонирхуулахад гайхамшигт цамхгийн зохион бүтээгч Густав Эйфел 1832 онд төрсөн бөгөөд төв их сургууль гэгчийг дүүргэснийхээ дараа металл хийцийн томоохон мэргэжилтнүүдийн нэг болон дэвшжээ. Тэр Эйфелийн цамхгаас гадна Унгар дахь Фештийн галт тэрэгний буудал, Португалийн Порто дахь Мария Пи Виадук, Америкийн бэлэг тэмдэг болсон эрх чөлөөний хөшөөний даацын хийц зэрэг олон алдартай зүйлсийг барьж байгуулсан хүү юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр цамхгийнхаа хамгийн дээд давхарт байрлах жижигхэн байрандаа цаг агаар аэродинамик судалсаар 1923 онд 91 наснда таалал төгсжээ. 1925-аас 1934 онуудад Эйфелийн цамхгийн дөрвөн талт Citroën компани зарын самбар байдаг байсан нь тухайн үедээ гараар хийгдсэн хамгийн том зарын самбарт тооцогдож байжээ. Мөн зохион бүтээгч Густав Эйфел цамхгийнхаа их биеийн дээр хамтран зүтгэгч 72 эрдэмтэн нөхдийнхөө нэрийг сэлж мөнхөлсөн байдаг. Дэлхийн 2 дугаар дайны үед Парисыг Германы булан эзлэгчдэд тавьж өгөхөөс өмнө цамхаг руу гардаг цахилгаан шатыг эвдэлсэн байдаг. Энэ нь дайснуудаа бууж өгсөн хотыг харж баясгаас сэргийлсэн хэрэг байсан бөгөөд ингэсэн ч энэ ядарсан арга нь саадуулж чадаагүй бөгөөд Гитлер шатаар алхаатч болов цамхгийн дээр гарч болохоор байв. Цамхагт Томас Эдисон, Адольф Гитлер зэрэг нэртэй хүмүүс гарч байжээ. Эйфелийг орчин үеийн инженерийн урлагийн Юрбусын асар том бүтээлийг хийсэн эрлэгэх бүтээлч хэмээн Эдисон сэтгэгдлээ бичжүүлдээсэн байдаг. Гитлерийн хувьд фашистууд Парисыг эзлэхийн өмнө цахилгаан шатыг нь Францчууд эвдэн зогсоосон байсан тул тэр явган дээш гарчээ. 1944 онд цахилгаан шатыг засаад холбоотны цэргийнхнийг өнгөөгөр дээш гаргаж байлаа. Дэлхийн 2 дугаар дайны дараа зурагтын 90 үе эхэлсэн тул цамхгийг радиогоос гадна зурагтын долгион цацруулагч болгон ашиглаж эхлэв. 1954 онд цамхгийн дээр зурагтын антен нэмж байрлуулсан тул өндөр нь 300 м-ээс 324 м болтлоо нэмэгдэв. Гэвч сансрын эрен эхэлж хиймэл дагуулыг зурагтын долгион цацхад ашиглах болсноор цамхгийн долгион цацгчийн үүрэг үгүй болжээ. Ямар ч үүрэг гүйцэтгэхээ байлаа гэд нурааж болох байсан ч цамхаг аль хэдийн Парисын төдийгүй Францын нэрийн хуудас болчихсон байсан тул цаашид зуулчдыг татах гол брэндүүдийн нэг болгож өмнөхөөсөө ч илүү үр ашигтай ажиллаж эхэлсэн юм. Маш том бүтээн байгуулалт болох нүсэр цамхгийг барих үеэр нэг ажилчин өндрөөс унаж нас орсон байдаг. Анх барьж усгасан үеэс л энэ цамхгаас элдв гайхамшигт үсрэлтүүд хийгдсээр иржээ. 1912 онд нэгэн шинийг зохион бүтээгчээр шүүхэр болдог пальто хийх гайхалтай санаа бодож болоод амьдрал дээр туршиж үзэхээр 3 дахь ажиглалтын тавцан руу авиран гарч доош үсрээд бяцамнаж таалал төгссөн түүхтэй. 2010 онд Тай Крис гэгчээр 2 дахь ажиглалтын талбайгаас дугуйт тишүүрээр буюу роликоор шууд хүний оюун санаанд оромгүй үсрэлт хийж дэлхийн шин дээд амжилт тогтоосон байна. Цамхгийн түүхэнд тэндээс санаатайгаар харин амиа ээгүүтгэгчдийн тоо 400 орчим гэдэг. Эйфелийн цамхгийг хамгийн анх 1964 онд сэргээн засварлжээ. Сонирхолтой техник өндөр хөгжсөн өнөө үед ч гэсэн уг цамхгийг ердийн багсаар боддог. Цамхгийг боронзоор 3 өнг гаргаж суур хэсэг нь бараан дов, дээшлэх цусам цайвар болгож боддог нь улам сүрлэг өндөр болгон харагдуулдаг. Металл хийцүүдийг зэвэрч чанар нь мутахаас хамгаалж 7 жил тутамд нэг удаа засварлах будах ажилд 50-аас 60 тонн бодог ордог. Парис хотын хамгийн өндөр байрлал болох энэ цамхаг салхинд 6-аас 7 см хэлбэлцэн ганхахаас гадна нарны гэрэл ойроос шууд тусдаг нь гайхалтай. Цаг агаар цэлмэг байхад Эйфелийн цамхгаас Парис хотын захыг хүртэл 70 км-ийн зайд харах боломжтой. Эйфелийн цамхаг нь зүгээр энгийн дурсгалт байрлал биш. Гадаадын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Аль ч үед хийц бүтээн байгуулалтаараа онцгой ухаалаг шийдлэр бүтсэн 7 гайхамшигын нэг юм. Тэнд олон ажлын байр агуулгаддаг. Цаг уурын хүрээлэн 3 дахь давхарт нь байрлаж, оюутнууд тэнд судалгаа шинжилгээний ажлаа явуулдаг. Эйфелийн цамхгийн 1 дахь болон 2 дахь ажиглалтны тавцан дээр ресторанууд байрлах бөгөөд 1 дахь тавцан дээр байрлах ресторан нь 95 м-ийн өндөрт байрладаг.
Хоёр дахь тавцан дээрх рестораныг Жюль Верн гэж нэрлэдэг. Цамхгийг анх нээсний дараа Францын алдарт зохиолч Гио де Мопассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн явжлагдаг байжээ. Дэлхийн олон оронд энэхүү цамхгийн багасгсан хувилбар олон байдаг. Өөрсдийн жижиг Эйфелийн цамхгийг Лас Вегас, Копенгаген, Гуанчжоу, Вьетнам болон бусад олон хотууд босгожээ. Эйфелийн цамхгийг барьснаас нь хойш 300 сая шахам хүн очиж сонирхсон гэсэн тооцоо байдаг бөгөөд энэ нь дэлхий дээрх хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар юм. Цамхгаас жилд 29 сая долларын ашиг олдог ба 7 жил тутамд хийдэг будаг сэргээх ажилд 5.3 сая түнчлэн жилд 7.5 сая киловатт цахилгаан хэрэглэдэг бөгөөд цахилгааны төлбөрт 400 мянган доллар төлдөг. 2012 онд цамхгийн түүх соёлын мөн оруулдаг орлогоор нь үндэслэн 435 тэрбум еврогоор үнэлсэн нь Европын хамгийн үнэтэй байгууламж болжээ. Цамхаг түүхэндээ 20 удаа эзнээс олсон бөгөөд одоо Эйфелийн цамхгийн ашиглалтын нийгэмлэг цамхгийг хариуцдаг. Гэхдээ оршин тогтносон эхний 83 жилд 20-с илүү удаа зарагдж байсны хоёр нь бүр төмрийн хаягдалд тушаах гэж байсан гэдэг. 1920 онд Виктор Люстик хэмээх лөөгөрчин энэ цамхгийг зархаар ухаан сэлсэн бөгөөд нэр хүндтэй баян хүмүүст худалдахаар завдаж байжээ. Тэрээр эздээг нь солигдох үеэр мөнгийг нь аваад хүмүүсийг хууран алга болдог байв. Ийхүү байгуулагдсан цагаас хойш 130 гаруй жил хүний гараар бүтээгдсэн урлагийн гайхалтай бүтээл болон сүндэрлэгийн зэрэгцээ. Үе дамжин шагшигдах инженерийн маш үнэт өв нь дэлхийн сая жуулчдын хамгийн үзэх дуртай байгууламжийн нэг болгосон юм.